устгал хийх гэсэн сэдвтэй байгаа. Тэгээд нэгэн онц хөрөмжт ашигланаас гарахын тулд тооцдог, тооцож ашигланаас гардаг юм юм байна. Аргууд үндсэн зарчим байдаг юм байна. За нэгэн онц хөрөмжийг ашигланаас гаргахын тулд эхлээд онц хөрөмжийн өөрийнх нь элэг хорогдлын тооцох ёстой. Энэ болохоор Монгол Улсын засгийн газрын 2005 оны 11 сарын 23-ны өдрийн 233 тооц төрийн орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдсан байна. За манай эрүүл мэндийн салбарт ашиглаж байгаа тоног төхөөрөмжөн дээр одоогоор энэ дөрвөн төрөл энэ 4 жилийг зөвхөн зааж өгсөн байна. За энэ юу вэ гэвэл эмнэлгийн онцлог амьсгалын багаж тоног төхөөрөмжөнд илэгдэл тооцох жил 8. Ариун тул хавдрагүйцийн тоног төхөөрөмж 10. Давтар болон мэс засал захин амьдрал яаралтай тусламж эрчим чимэглэлийн тоног төхөөрөмжүүд 5. Хэмжих хэрэгслийн тоног төхөөрөмжүүд 5 гэх. Ингээд заагаад байна. Имээс илүү өөр тоног төхөөрөмжийг оруулсан байхгүй. Зүгээр програм хангамж компьютерийн хэрэгсэл бол 3 жил гэж байна шээ. Энэ юу дээр болохоор ингэж зааж өгсөн байна. Энэ бол маш товчхон, маш цөөхөн төрлийн тоног төхөөрөмжийг оруулсан. Яг бодит амьдрал дээр нэг тоног төхөөрөмжийг ашигланаас гаргахад бол энэ одоо жишээ нь амьсгалын тоног төхөөрөмжийг 8 жил ашиглахад хүлээл гэдэг бол маш хүнд байдаг. Тоног төхөөрөмж нь өөрөө нэг тоцрогдсон байдаг, хоёр хүнээр илэгдсэн, эвдэрсэн байдаг. Тэгээд үндсэн үгнээс хасаж чадахгүй байгууллагаас нь бүртгэлтэй гадны хөндлөнгийн шинжээч аудит хэрэг харахад маш их тоног төхөөрөмж юм шиг харагддаг. Ийм нөхцөл байдал одоо үүсгэж байгаа. За тэгээд яг үлэг хорогдол тооцоход хамгийн бас эд хөрөнгө гэж байдаг юм байгууллага. Тэр нь болохоор газар, бодлогод зориулсан үндсэн хөрөнгө, дуусаагүй байдлыг бас тооцдог юм байна. Тэгээд номын сангийн музей зориулсан эд хорогдол угаасаа тооцдог юм байна. Тэгээ энийг бол яг би танд сонирхуулъя гэж оролцсон. За тэгээд үндсэн хөрөнгөний илэгдэл хорогдол тооцох айгүй олон төрлийн аргууд байдаг байна. За энийг бол санхүүгийн мэргэжилтэй хүмүүс тухайн эмнэлэг байгууллагын санхүү нэгтлэн бодох бүртгэлийн албаныхын тасгууд хийдэг. Зүгээр яг бид нарт хамгийн ойлгомжтой хамгийн төгөөмөл хэрэгтэй тоног төхөөрөмжөнд ашиглах тохиромжтой арга нь бол чулуун шугам арга байдаг юм байна. Энийг бол төлхөө хэрэглэсэн юм байна. Манай эмнэлэгт бол энийг хэрэглэдэг. За тэгээ энэ маань өөрөө яг гэвэл одоо жишээ нэг тоног төхөөрөмжийг ашиглахын жил 8 гэдгээр наваад за үлдэх хүртгийг бас тооцдог юм байна. Энэ тоног төхөөрөмж эргээд үлдээ цэлбэг хэрэгслийн нэгэн төгрөг байх бол гэж тооцоолж гаргаад тэгээд тэрийг үндсэн үнээсээ үлдэх хүртгээ асаад 8 жилдээ аваачдаг. Ер нь бол хар угаанаар авах тийм. Тэгээд жил болгоноор илэгдлээ нөхөд өсвөгчлөөс энэ тоног төхөөрөмж үгүй болдог. За яг үлдэх хүртгтэй тоног төхөөрөмжийг үлдэх хүртг нь үлдээд тэрийг эргээд зарцуулаад хүртэхгүй болдог. Ийм байд юм байна. За тэгээ энэ дээр бол яг би жишээ оруулсан. За энгийн тоног төхөөрөмж үндсэн хөрөнгөний бүртгэлээс хасах Монгол Улсын төрийн эмчийн хорооны тогтоол байдаг юм байна. 2012 оны 2 дугаар сарын 16-ны 41 тав тогтоол. Энэ болохоор эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын шинжилсэн найруулгыг хийсэн байд. Энэ бол 2009 оны 1-р сарын 29 тогтоолыг шинжилээд 2012 онд шинжилж гаргасан юм байлээ. За энд болохоор төрийн өмчт хуулийн этгээд гэдэг манай одоо байгууллагууд байгаа. Байгууллагууд маань үндсэн хөрөнгө олж авч болно, бодлогож болно, шилжүүлж болно. Тухай энэ журам дэлгэрэнгүй зааж өгсөн байх юм байлээ. Тэгээд төрийн өмчийн хороонд одоо бид ямар нэгэн тоног төхөөрөмжийг ашигланаас гаргах, хүсэлтэд гаргахын тулд ийм дараах бичиг баримтыг бүрдүүлэх юм байна. За нэг юу гэвэл хуулийн этгээд болох их байгууллагын дээд байгууллагын зөвшөөрөл дараа бодлогоо авахын тулд санхүүжилтийг баталсан хоёр байгууллагын шийдвэр хууль төсөв. Тэгээ хуулийн этгээд юм хамгаалах байнгын зөвлөл. Энэ бол байгууллагын байх ёстой юм хамгаалах байнгын зөвлөл. Тэгээд мэргэжлийн байгууллагын анх зөвлөл гэдэг бол инженерүүд бидний тухайн тоног төхөөрөмжтэй гаргаж байгаа техник комиссийн анх зөвлөлт. Энэ маш чухал. За тэгээ эдийн засгийн тооцоо. Тэгээд худалдаа авах зах зээлийн үнийн харьцуулсан судалгаа. Энэ одтой тоног төхөөрөмжөнд түгээмэл хэрэглэгдэхгүй байх гэж болж байна. Тэгээд үүнээс гадна одоо болохоор бас баланс нь шилжүүлэх ийм үйлдвэр бас байдаг юм байна. Дараагийнх нь болохоор
ашиглалтын хугацаа дуусаагүй. Элэг талаархлаа мөхөөгүй. Гэтэл гэмтлийн урмаас ашиглах боломжгүй болсон тоног төхөөрөмжүүд байвал үүнийг техник хэмжээнд өгүүлдэ бичээд төрийн хэмжээ хараар эдгээр материалыг бүрдүүлээд төрийн хэмжээ хараар өсөлтөө явуулна. Гэтэл төрийн хэмжээ хараар явахаас өмнө эхлээд харьяа байгууллага ерөөд нь яамдаа мэддэг ёстой. Яамнаас цаашаа дахиад төрийн хэмжээ хараар дамждаг ийм дүрм журм байна. За тэгээд хуулийн этгээд буюу албан байгууллага жилд 20-оос доошгоодаа тоног төхөөрөмж гэмтсэн өрөнгөөс асах саналын төрөмж байгаа бүгдний байна. Бидэд бол жилд 2 удаа тоолгоё гэдэг тоног тоног төхөөрөмжтэй бол очдог байгаа шүү дээ. Гэхдээ бүх акт байгаа тоног төхөөрөмж болгоныг техник хэмжээний дүнэлтийн акт дагагддаг шүү. Энийг санахаар хэрэгтэй. Одоо энийг бол бид өөрсдөө хийгээд төвшүүлчих хэрэгтэй байна. Энэ бол бидний үнцэн ажил юм. За тэгээд одоо нөгөө бас дэлгэрэнгүй юм юу явуулах юм бэ лээ. Санхүүгийн албанаас явуулдаг. За тэгээд энд болохоор нөгөө тоног төхөөрөмж үндсэн өрөнгөөс асгаж байгаа тоног төхөөрөмжийн одоо тоо хэмжээ тийм нөгөө техникийн акт тэгээ өмч хамгааллын байнгын зөвлөлийн хурал тоног төхөөрөмж өмч хамгааллын байнгын зөвлөлөд хилцүүлсэн байх хэрэгтэй. Тэгээд төрөмж араар бол өрөөнд яамдаа явдаг. Ингэж тоног төхөөрөмж ашиглалтнаас гардаг юм байна. За тэгээд төрийн хэмжээ хараа эргүүлээд байгууллагатай юу хариугаа өргөн. Тэрэндээ юу гэж хэлэх вэ гэвэл тэгээд төрийн хэмжээ хараас хариу ирэх хугацаанд тухайн байгууллага хэдий тоног төхөөрөмж ашиглалтнаас гарсан боловч тэр тоног төхөөрөмжийг аюулгүй хадгалах ёстой, хамгаалах ёстой. Тухайн байгууллага өмч хэмээр байдаг. Тэгтэл бид нар яг нэг агтлж байгаа. Тэрийг тэндээс нь авчээ. Энийг нэгжээ. Тэгэхээр бараг гатаа мадагараа хийцдэг. Тийм байх болдгүй мэн хойд өргөнөө. За тэгээд төрийн хэмжээ хараа шийдвэр юу гэж гаргах вэ? Эд хөрөнгийг хотлох. За ингээд элэг талхарлаа нөхөөгүй нөхцөн ч гэсэн одоо гайгүй юм байна. Бодлоо тийм байна. Тэгээд шилжүүл сэлбэг хэрэгсэлд авах, устгах. Тэгээд устгах тийм шийдвэрүүдийг гаргах юм байна. Тэгээ өөрийн эзэмшиж байгаа газраа цааш ямар зорилт ашиглаад ирэх бүрий байгууллагатай бас шийдвэр газрыг олгох шийдвэрлүүд юм байна. Төрийн хэмжээ хаваандаа бид нөгөө тоног төхөөрөмжөөр одоо устгах гэж шийдвэр гаргасан бол тоног төхөөрөмж хэрхэн устгасан. Тэгээд сэлбэг хэрэгслээ авах гэсэн бол хэрхэн сэлбэг хэрэгслээ ангилж авсан энэ бүх тайлбар төрийн хэмжээ хаваанд эргэж жихийц тайлангаар хөрвүүлт юм байна шүү. За тоног төхөөрөмжийн аюулгүй устгал одоо бид нар агтлцлаа тийм зөв гэж ашиглалтнаас гаргацлаа. За одоо яаж устгах вэ? Устгах болохоор юу эрүүл мэндийн байгууллагын амжилттай нүүрсний явдал үүсэх хүн амьтны бие махбодын нийт хэсэг бичил биетийн өсгөр бусад чимэн ялгаж ийм эмийн бүтээгдэхүүнийг эмнэлгийн гарал хариуцлага бод үзүүртэй нэртэй багаж хэрэгсэл гэх мэт хог хайдлыг тусгай хог хайдал гэдэг юм. Эмнэлгийн хог хайдлыг тусгай хог хайдал гэдэг. За тусгай хог хайдал дотор манай тоног төхөөрөмжтэй холбоотой 4 зал байна гэж би өөрөө хувьдаа мэдчихэж байгаа. Затраг идэх хог, даралтал савар, хүнд металлын хог хайдал, хурд үзүүртэй эвэг гэсэн ийм 4 эмнэлгийн тусгай хог хайдалд бол ийм 4 зал манай эмнэлгийн хогны багц хэрэгслээс би орох юм байна гэж өөрийнхөө хувьдаа ингэж бодож ялгасан. За затраг идэх хог хайдал юу ах вэ? Одоо чинь эмчилгээ онцлог шинжилгээ судалгааны үүсэх яам жуулагч затраг хөө радио нөхөрлөлтүүд агуулсан затраг идэх шин чанар бүхэл хатуу шимгийн аян затраг идэх хог хайдал маань орно. За энэ манайхаас бол одоо эдгээр номын төхөөрөмжийн түрүүг эдгээр уусгууд бол энд орж байгаа. Тэгээд затраг идэх хайдлыг Монгол улсын цэцгийн хамгаалалт аюулгүй байдлын тухай хууль дүрмээр заасан байдаг. За даралтал цав. Манай ерөнхий мэндийн салбарт даралтал цав гэдэг шахсан хий, шингэл ноддог материал аваад ботох хэлбэртэй цилиндр эсвэл аэрозолтоос хамгаалж даралтал цав хамгаална. Энэ дор төлхөө хүчилтөрөгч юм боллоо. Хийн хангамж юм боллоо нь энэ дор төлхөө орж байгаа. Би хувьдаа бодож байна. Тэгээд даралтал цавыг устгахдаа энэ маань өөрөө ямар төрлийн хийн агуулгаас хамаарч устгах юм болохоор өөр байдаг. Тэгээд аюул одоо нэг даралтал цаавын тесрэг аюултай тул аюултай хог хайдалтай хойж уураар явагдаж шатааж болохгүй. Тэгээд
Инертийн аюултай байдал агуулсан цав ашиглах эсвэл цоох тохиолдолд эдгэх эрсдэл байдаг тул цуглуулж дахин ашиглах юм уу үйлдвэрлэгчд мэрэгэн өгөх гэсэн ийм хууль дүрмийн заах гэдэг юм л эрүүл хууль эрхийн тухай 158 тогтоол тушаал байна. За үйлдвэрлэгчд эргүүлж өгнө гэвэл одоо манай Монгол үйлдвэрлэгч байхгүй юм чинь хийн хангамжтай хүчтэй хүч үйлдвэрлэдэг байгууллагуудад хэрэгж өгч болох юм. Тэгээ бид нар бол одоо бодохгүй л байгаа шүү дээ. Өөрсдөө агуулгад хадгалаад байгаа. Эргээд ханган одоо хүчтэй хүч үйлдвэрлэдэг мойл зайлшгүй зүгээр компаниудаа өгч болох юм байна. Бид нар эргүүлээд ашиглаад бол тэгээ яаж гэсэн арга хэмжээг авах хэрэгтэй. Тэгээ хүнд металлын хог хаягдал энэ болохоор хэвлэлээс гарсан халуун шиг даралтын автрал. Тэгээд эмнэлгийн дарамтлалын багаж хэрэгс өдрийн гэрэл ариутгал ингэ манай бактерицид хүнд металлын хог хаягдалд ордог. Яагаад гэвэл мөнгөөс авсан хамт хөрөмж бас ордог. Болохоор хүнд металлын хог хаягдалд ордог. Тэгээд хүнд металл хог хаягдлыг болохоор энэ хог хаягдал болгож өөр тавих хэрэгтэй. Тэр тэмдэг нь энэ дээр оруулаагүй. Тэгээд тусгай төвлөрөл 188 тогтоолоор заасан тусгай байр нөхцөл хадгалж тусгай хог хаягдлын компаниуд өгдөг байгаа. За манай эрүүл мэндийн цаатар ашиглаж байгаа хүнд металлыг кавац зэмлэлийг оруулсан. Угаасаа хууль дүрмэндээ ордог юм байлаа. Энэ болохоор онцгой байдлын газар эрүүл мэндийн яамны хамтраад 2011 оны 1-р сард 0.27 тоо тушаал гаргасан. За энийг дараа нь 2011 оны 2 сарын 10-р сарын 10-ны 6345 тогтоол эрүүл мэндийн яам харьяа байгууллагад тушаал гаргасан. Энэ тушаалын хэрэгжилт одоо мэрэгжлийн амтны байгууллага эсвэл мэрэгжлийн хүмүүс ирж шалгадаг. Та нар бактерицид яаж татдаг вэ? Энэ хууль дүрмээр ирж шалгадаг шүү. Та энэ ер нь бол зарим нь шалгуулсан ба. Бактерицидыг бид нар хамаагүй хайчдаг. Тэгтэл үгүй энэ мөнгөөс аваад номын төхөөрөмж эмнэлгийн хаягдaltaй аюу. Тусгай эмнэлгийн хог хаягдaltaй авч өгнө. Тэр нь одоо тритменттэй өгөх юм уу? Мөнгөөстэй номын төхөөрөмжд ордын байлаа. Ийм хоёр дүрм байдаг. Журам энэ журам болохоор хэрхэн хэрвээ агаар дамжин тасалгаан хагарсан бол ямар арга хэмжээ авах заавч аюулгүй заавч байдаг. Бүгдийг өгсөн байдаг. Энийг та аюулгүй анхаараарай. Бид нар бол каварцыг тоолохгүй тэгтэл мөнгөөстэй номын төхөөрөмжөнд ордог. Энэний дэлгэрэнгүй судалгаатай байх хэрэгтэй байдаг шүү. Та энийг бас үзсэн байх хэлдэг баг. За тэгээд эмнэлгийн хог хаягдал төр авах байранд тавигдах шаардлага. Одоо манайхаар бид нар өөрөө амьдтай оруулах бол одоо номын төхөөрөмжөнд хангалттай асаглаад хэлдэг. Ийм шаардлагыг биелүүлдэг л багтай. Хаан таад шалыг угаа цэвэрлэх халдваргүйх боломжтой баг. За энэ бидний бодит амьдралаас нэлээд холбоотой ус бохор усны системийн холбоотой шалан бохор ус зайлуулах хоолойтой баг. Тэгээ эмнэлэг дотор эсвэл тусдаа байсан ТВ-с чөлөөтэй метр зам холбоогоор хангагдсан баг. Хаалхан чойшноо гадны хүн буюу шуу бусад амьтаа орохгүй баг. Шаардлагатай хэрэгслээр хангагдсан баг гэх харгуул саарамжуулах бодис усны цэвэрлэгийн метраар хөрөх төхөөрөмж гэх юм. Тэгээ нарны шууд суулгахгүй сэрүүн 18 градусаас доош 60% чигшлэхүү 60% дээш чигшлэхүү яг байгалийн юм тохиомол гэрэлтүүлэгтэй байх гэсэн ийм аюул шаардлага тавигдсан юм байна. Энгийн намын төхөөрөмж за аюулын гадны хог хаягдaltaй ийм намын төхөөрөмж тавигдсан юм байна. Үүнийг бол бид нар яхаа өөрсдөө бидэрт бол одоо намын төхөөрөмж гэдэг агуулгууд байдаг. Энэ дээр бол болж өгөх юм үрдэ ажиллаж зүгээр юм байна. Үзсэн. Тэгээд цөмийн энергийн тухай хуулийг бас уншиж судлаа. Цөмийн энергийн тухай хууль нь болохоор цөмийн болон цэцрийн аюулгүй байдал гэдэг нь хүн ам байгуулагчдын цэцрэг идэх байдал болон биологик цэцрийн бусад үүсвэрийн нөлөөс хамгаалах цөмийн төхөөрөмж цэцрийн үүсвэрийг аюулгүй айлгыг хангахыг хэлнэ. За цэцрийн үүсвэр гэж цөмийн төхөөрөмжөөс бусад цэцрийн шаардлага үүсгэх цэцрэг идэх байдал болон биологик цэцрэг гаргах аливаа багц хэрэгслээс цэцрийн үүсвэр гэдэг юм байна. Цэцрэг идэвхт хаягдaltaй цэцрэг идэвхийн хэмжээ хаягдлын стандарт заасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс илэрсэн ямар ч төлөв байдалтай болох цааш дахин хэрэглэхгүй зүйлсийг цэцрийн идэвхт хаягдал гэдэг юм байна. За тэгээд цөмийн энергийн тухай хуулиудаа цөмийн цэцрэг идэх материалын хаягдал бол устгах боловсрол тавих шаардлага гэж энэ зүйл зарт байдаг. За энд болохоор
цөмийн болон цацраг идэх материалыг хаяг болгох устгах боловсрол олон улсын болон үндэсний стандарт журмыг мөрдөн гэж заагаад өгсөн боловч одоогоор ямар стандарт байгаа би бол хайж олоогүй. Өөрсдөө нэг хариуцсан мэрэгчлэн байж усаж асуухаар одоогоор тийм журам алгаа өдөр болдог устгадаг, боловсролдог. Гэхдээ бидний хяналтанд дор ажилладаг. Өөрсдөө л хамт ажилладаг гэсэн тийм юу бол өгсөн. Би энэ дөрвөн журмыг хайсан, Монголоос аваад ингэ гадагшаа бол хайж үзээгүй. Тэгээд одоо энэ доор байдаг цөмийн болон цэцрэг материал улсын байдлаар зөвхөн тусгай зөвшөөрлгүйгээр туслах хаяг болохыг хориглоно. За энэ ямар зовтой вэ? Тухайн тоног төхөөрөмжийг хэдийн ашиглалтнаас гарч байгаа ч гэсэн цөмийн энергийн байдлаар тэгэхээр хэмжилттэй буян хангалт хэрэг байна. Тодорхойлдог. Тэгжээж тоног төхөөрөмж агтлах зөвшөөрлөг өгдөг. Тэгээд төрөмж ороор аваад зөвшөөрлөг аваад тэгэхээр төрөвгийг дахин ашиглах дугаар задлж аюул сайн задлж иргэж тэгэж хагалж тэгэж устгах юм байна. Тэгээд протоколоо төрөмж ороодоо хөрвүүлдэг. Энд болгоно онцгой байдлын нэг тийм тушаал байлаа гэсэн би тэгтээ тэрийг хайж одоогүй тийм устгах дөрвөн журам бол байлаа гэж байгаа. Тэгээд яг хэдэн тооцоо тийм бас хаа болохгүй юм л. За тэгээд цөмийн төхөөрөмжтэй холбоотой тэгээд цөмийн төхөөрөмжтэй холбоотой үйл ажиллагаанд үүсэх хаягдлыг аюулгүй байдлын дүрмийн засгийн газар батлнаа гэсэн юм байна. За тэгээд эцсийн дүгнж хэлэхэд одоо бид нарт нэг бид эмнэлэг болгон өөр байгууллага дээр эхийн хаан төхөөрөмжтэй ингээд дүгнэлтээ гаргаад электр хорооллоос санхүү тооцоо тий бүгд ашиглалтнаас гаргачих чинь ямар ч төрөмж ороор явхад 6-аас багууд жилийн хугацаанд хүлээж байгаа нэг акт зөвшөөрөл авчиж байна. За тэгээд энэ зөвшөөрлийг авах бас маш төвөгтэй асуудал байгаа ч нөгөө электр хорооллын жил нь болоогоо тоног төхөөрөмжтэй хүлээгээл эдгээр жилээр цамаг хадгалаад хүлээгээл байдаг. Тэг арай их дүгнэлт нь гаргаад заахлаа. Одоо энэ акцийн тоног төхөөрөмжтэй болохоор яаж устгах юм? Зүгээр сэлбэгэнд ашиглах, хизээ нэг сэлбэгэнд ашиглах ингээд хадгалаад бас хайж чаддгүй. Хэрвээ бид нар одоо манай нийгэм гэх юм уу тийм эмнэлгийн инженер нийгэм гэх юм уу инженерүүд нэгдсэн судалгаатай тийм ашиглаж байгаа актын ашиглалтнаас гарсан тоног төхөөрөмжийг нэгдсэн судалгаатай бол ядаж сэлбэг хэрэгслийн дутагдал маань арай багасах юм болоо гэсэн дүгнэлтийг бид гаргаж байна. Өнөөдрийн хэлбэрээр үнэхээр тэгээд одоо их нэлттэй тийм тоног төхөөрөмж актын байгаа тийм юм байдаг гэдэг судалгаа ч юм уу. Ядаж нэрийн маркетинг оруулсан багт дараа нь нэг сэлбэгчтэй тэрийг хараад тэднээс тийм юм авчих юм биш гэсэн юм судалгаатай байгаа. Сэлбэг хэрэгслээ эргээд за яг тэ тэр бол зарим гайгүй юм байгаа те зарим тоног төхөөрөмжийн сэлбэгээс хамаарах баг. Гэтэ ямар ч учиргүй дутагдaltaй байх те брокт олдохгүй байгаа нэг алмаар ч гэсэн гайгүй болов гэсэн дүгнэлтийг ер нь бол гаргаж байна. Тэгээд бид нар одоо энэ тоног төхөөрөмжийн ашиглалтын жилийг өөрсдөө одоо бодит амьдралтай хэрэглэнээс тоног төхөөрөмжийн хэрэглэн ангиллаас хамаарсан ашиглалтын жилийг электр тооцох жилийг өөрчлөх шаардлага бид тулгарсан байна гэж байна. Тэгээд одоо жишээ нь их тоног төхөөрөмж програм хангамжтай суурилсан програм хангамжинд оруулж өөрөө хариуцсан тоног төхөөрөмж 10 жил програм хангамжинд хэдэн тоног төхөөрөмж 3 жил болоо явчихсан. Тэгэхээр тухайн их би 7 жил хүлээх үү. Тэгэхээр ингэж техник технологийн дэвшилтэд оролдуулаад электр хорооллыг тооцох жилээр бид нар жоохон хоорондоо ярилцаад боломжтой бол энэ өөрчлөлт оруулах. Одоо энэ журмын шинжилгээгүй энэ журмаа мөрчил байгаа гэсэн шинжилгээг нь энэ зардуудаа оруулах боломж байдсан болоо гэсэн санал дүгнэлтийг бол хэлэхдээ оруулж хэлж байна. Тэгээд анхаарал тавьсан баярлалаа. Асуулт байна.